Одоо нэгэн тийм засгийн газар ерөнхий сайд бас ийм одоо санал тавьж байгаа, нэг талаасаа үүрэг өгж байгаа тий. Учираас бол одоо ингээд энэ сандыг бол одоо татгалзах надад ирэх алга. Тэгээд намайг нэг тийм сандал ширээн дуртай хүн үргэлж одоо сайд болж байдаг хүн гэж бас бити бодороо. Тэгээд боловсролын салбар бол одоо бас миний 3.8 жил одоо бас нэлээд цаг хугацаагаа сэтгэлээ зарж одоо энэ боловсролын салбарын шинжилгээг эхлүүлэхийн төлөө бас нэлээд олон хамт олонтойгоо энэ салбарынхантайгаа нийлж зүтгэсэн одоо энэ ажлууд байгаа. Тэгээд боловсролын багц хуулийг одоо улсын их хурлаар батлуулсан. Ер нь энэ хуулиад бид нэр хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Хэрвээ энэ хууль маань одоо ингээд өнгөрсөн 2 жил миний эхлүүлсэн ажил их эрчимтэй явсан бол өнөөдөр одоо нэг ангид сурж байгаа 50 60-уулаа сурж байгаа хүүхдийн асуудал шийдэгдэх ёстой байсан. За багш нар маань өнөөдөр ингээд нэг хэрүүл маргаантай цалингийн нэмсэн мөртлөө нэмсэн юм шиг нэмээгүй юм шиг би хэлсэн шүү дээ. Нөгөө нэг карманаас наваад нөгөө карманаас суйлцсан байна гэж тий. Тэрнтэй адилханаар одоо нэг юм үл ойлголцол салбарын дунд ингээд үүссэн байна тий. Нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал бол нийгэмд одоо байгаа энэ үе тэнгийн дээрлэлтийн асуудал гэдэг. Манайх ч одоо ингээд нэг юм нэг зүйл гарахаар нэг юм гал унтрааж байгаа арга хэмжээ авч байгаа юм шиг ийм айдлаар би хандж болохгүй гэж боддог. Би бол дандаа системийн одоо хямрал, системийн тогтолцооны асуудал, энэ асуудлыг дандаа энэ томорон системээр нь харах хэрэгтэй л гэж ийм бодолтой, ийм ойлголттой явдаг хүн. Тэр утгаараа одоо боловсролын сайдаар ажилласан он цагаа бас хийсэн ажлуудаа яаж одоо боловсролын салбарын одоо системийн хямрал, тэгээ реформ гэдэг бас номыг одоо бичиж нийт одоо багш сургууль мужуулагч эцэгчүүдэд хөргүүлсэн. Тэр ер нь яг тэ гол энэ боловсролын 6 одоо энэ хууль энэ том реформоор яг юу хийх гэсэн бэ гэхээр ерөөсөө л одоо хүүхэд бүхэн цэцэрлэгтэй, хүүхэд бүхэн сургуультай байх хэрэгтэй. Тэгэхдээ хүүхэд бүхэн сургуультай цэцэрлэгтэй байх нь тэр сургууль цэцэрлэг бол хамгийн сайн сургууль цэцэрлэг байх хэрэгтэй. Гэрт ойрхон байх хэрэгтэй. Тийм ээ, гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэж одоо би энэ тогтолцоог бас нэрлэжсэн тийм. Тэгээ яавал одоо сургуулийг хамгийн сайн сургууль болох вэ гэхээр 6 зүйл хийх хэрэгтэй. Яг энэ хувийн одоо өндөр төлбөртэй сургуулиудын ялгаа тийм төрийн сургуулийн ялгаа, өдөөгийн сургууль, хотын сургуулиудын ялгааг арилгах 6хан том шинжилэл эхлүүлсэн шүү дээ. Энд чинь нэгдүгээр тул хөтөлбөр сайтай байх хэрэгтэй. Сайн хөтөлбөр одоо Кембрижийн хөтөлбөр гэж ярьдаг яг хөтөлбөрийн одоо энэ шинжилгээг эхлүүлсэн. Уг нь бол энэ хуулийг хэрэгжүүлээд явсан бол өнөөдөр нэгээс 9-р ангийн одоо анги бол энэ шинэ хөтөлбөр рүү орцсон байх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл дөнгөж одоо сургуулийн сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг сайн энэ намаар баталсан байна шүү дээ. 2.5 жил алдсан. Тийм. Уг нь бол одоо ингээд хүүхд бүхэн хохирч байгаа байхгүй юу? Өнөөдөр нэгээс 9-р анги сурж байгаа бүх хүүхдүүд Кембрижийн сургалтад аль сургууль өнөөдөр нөгөө 20 сая 30 саяын төлбөртэй төлдөг сургууль биш. Одоо тийм Баян-Өлгийн сургуульч адилхан, 1-р сургуульч адилхан, тийм одоо яг л ингэж адилхан сурах энэ боловцоо хөтөлбөрийн шинжилгээг бол одоо ингээд зарцаасан байна. Энэ бол одоо маш том одоо алдаа тийм ээ дутагдал. Хоёрдугаар асуудал бол багшийн 3 тулгуурт бодлого гэдгийг зарласан байсан. Ер нь бол одоо ямар хүүхдийг багшаар бэлтгэхийн, багшийг ямар хөтөлбөрөөр бэлтгэхийн, багш ажлын байран дээр очиод тасралтгүй яаж хөгжиж явах хэвтэй тийм. Хамгийн гол нь багшийн үнэмдэмжийн асуудал бол ур чадварт суурилсан үнэмдэмж байх хэвтэй. Тийм сайн багш сайн цалин авдаг энэ тогтолцоог эхлүүлсэн. Гэтэл харамсалтай нь одоо сая улсын их хурлаар одоо 720 тэрбум төгрөг баталж өгчөд байхад одоо тэр баталсан төсвийг зөв зарцуулж чадахгүй баахан бодлогын алдаанууд ажиллаа шүү дээ. Нөгөө нэг карманаас наваад нөгөө карманд суйлцсан гэж. Одоо би энэ цэлэнгийн асуудал шийдэх бол. Цэлэнгийн асуудлыг одоо би хамгийн түрүүнд энэ ажлаар маргааш их хурлаар одоо ингээд танилцуулгад энэ ажиллах юм бол би нэг ямар ч байсан үйлдвэрчний хөвлөлтэйгээ сууж байгаа нэг сарын дотор би энэ асуудлыг шийдэх юм бүрэн боломж байгааг зарж байгаа. Яг бол би бас өнгөрсөн хугацаанд гэр төлөм нийгмийн хамгааллын сайд буюу цалин үлсний одоо тогтолцооны бодлого хариуцж байсан сайд. Тийм учраас бол одоо энэ цалин үлсний багш нарын дунд үүссэн энэ үйл ойлголцолтыг бол ингээд арилгачих бүрэн гарцууд нь боломжууд нь бас байгаа гэж харж байна. Тийм ээ. Ингээ багш нараа зовоогоод тэгээ багш нараа гомдоогоод ингээд байж болохгүй шүү дээ. За ингээд хоёр дахь том шинжилтийн асуудал бол багшийн хөгжлийн асуудал байсан юм. За гуравдугаарт нь бол одоо энэ үр дүн суурилсан санхүүжилт буюу нэг хүүхдийг сургадаг ховсгох зардлын асуудал. Өнөөдөр нэгдүгээр сургуульд сурж байгаа хүүхдийн одоо орчин тэр сууж байгаа зааж байгаа багшийн ур чадварын асуудлууд одоо хөвсгөлийн 90 жил өмнө сурж байгаа хүүхдүүдийн орчин багшийн зааж байгаа өдөршин шиг ялгаатай шүү дээ. Тийм ээ. Тийм учраас бол энэ одоо үр дүн суурилсан гүйцэтгэл буюу одоо нэг хүүхдийг сурах хөвсгөх зардал их өөр байх хэрэгтэй. Өөр байх хэрэгтэй. Энэний тогтолцоог эхлүүлсэн тэ өнөөдөр ингээд энэ тогтолцооноос сая баг салах юм шиг хуучин нөгөө нэг аймаглон мөнгөний шилжүүлж өгье гэж зүйл ярьсан юм байлээ. Энэ бол одоо буруу маш том алдаа гэж би ойлгож байгаа тийм ээ. За дөрөв дэх асуудал бол мэдээж энэ үнэлгээний асуудал. Хүүхдийг нөгөө хуучин хуурамч дүн тавьдаг тийм багшийн үзмжээр дүн тавьдаг. Энэ асуудлуудыг одоо халах хэрэгтэй. Хүүхд бол өөрийнхөө хүүхдтэй уралддаггүй, хүүхдтэй хоорондоо өрсөлддөггүй яг л өөрийнхөө ур чадвараа ингээд ер нь дүн байх шаардлагагүй гэж би бодож байгаа тийм дүн. За тэгээд нэг хөтөлбөр гэдэг чинь хичээлийн тоо зөөлөх асуудал шүү дээ тийм ээ.
Тэгээ энэ хичээлийн тоог одоо ингээд цөөлөх хэрэгтэй. Хүүхдийн одоо сая нөгөө нэг Монгол хүүхдэд нэг 3 тамир байх хэрэгтэй гэж би энэ хөтөлбөрийн шинжилгээр эхлүүлсэн. Нэгдүгээрт нь оюуны тамиртай байх хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь сэтгэлийн тамиртай байх хэрэгтэй байна. Гуравдугаарт нь бол биеийн тамиртай байх хэрэгтэй байна. Энэ хөтөлбөрийг одоо бид нар шинжилж эхлэх хэрэгтэй. Тэгээ энэ ажил дээр бид нар цаг хугацаа алдсан. За тэгээд дөрөв дэх асуудал бол энэ сургуулийн менежмент буюу одоо гэрте ойрхон сургууль хамгийн сайн сургууль байхын сургуулийн удирдлага менежментийн асуудлуудыг зохицоор нь бид нар одоо харах гэж байгаа хэрэгтэй. Тэрнээс биш одоо нэг хувийн сургуультай гэрээ хийчээд нэг хувийн сургууль нь төрийн бүх сургуульд одоо менежментийг сайжруулна гэдэг ингээд хэдэн тэрбум марна гэрээ хийгээд ингээд ээжж болохгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ алдаа төтлүүдийг бид засах хэрэгтэй. Бид нар Кембрижтэй л ажиллах хэрэгтэй. Өөр дэлхийд өөр сонголт байхгүй, тийм ээ. За 5 дахь асуудал бол мэдээж энэ захим шилжилтийн асуудал байж байгаа, тийм. Ер нь бол хүүхд хаан сурж байна. Хаан одоо ягаасаа эцэг хэн байхаас үе шалтгаалж хамгийн сайн багшаар заалах нь мэдлээ сургууль одоо тогтолцоо. Энэ мэдлээ сургуулийг одоо мэдлээ сургууль дээр ч одоо хамгийн сүүлд би мэдээлэл аваагүй ямар ч гэсэн 20 мянган хүүхэд өнөөдөр мэдлээ сургууль дээр сурж штэ. Монголын хамгийн сайн багш нараар заалгаж одоо сурж байгаа тийм. Гэх мэтлэнгээр одоо ийм 6 том одоо шинжилгэлийг бид нар цаг алдалгүйгээр одоо эхлүүлж чадах юм бол 2 жилийн дотор тийм ээ 2 жилийн дотор бид нар төрийн сургууль, хувийн сургууль, хөдөөгийн сургууль, хотын сургуулийн ялгааг одоо арилгах хэрэгтэй. ПИСА-гийн үнэлгээнд Монгол улс орсон шүү дээ. Бид нар ч одоо асгуур авсан шүү дээ. Үндсэндээ бол тийм. Тэгэхээр одоо энэ ПИСА-гийн үнэлгээнд дэр энэ хүүхдүүд нөгөө өөрийнхөө уншсан юм аа нэгдүгээрт уншиж чадахгүй, хоёрдугаарт уншсан юм ойлгож чадахгүй тийм. Нөгөө 5 аргын тоо, 10 аргын тоо энэ тооныхаа энэ хичээлүүдийг биднээс ажил. 3 дугаар ангиас англи хэлийг эхлүүлэх гэдэг аюул том одоо ажлууд эхэлсэн байсан шүү дээ. Одоо тэгээд бүх цэцэрлэгийн суглааны цэцэрлэгийн асуудлыг бид нар шийдсэн. Одоо бид энэ цэцэрлэгөө хувийн цэцэрлэгүүдтэй хамтраад одоо хотхны баг сургуулийн асуудлыг шийдэе гэж бодож байна. Хамгийн түрүүнд. Тэгээ хотхны гэрте ойрхон сургуультай байх хэрэгтэй тийм. За тэгээ би намайг сайд авахад ажил авахад бол 90 гаруй 100 орчим ихтэй сургуулиуд байсан. Би нэг 26-аар цөөлсөн. 26-аар чанаргүй ихтэй сургуулиуд цөөлсөн. Одоо буцаад дахиад 10-аар нэмэгдсэн одоо байж байна. Энэ бол би бодлогын алдаа гэж харж байгаа тийм. Гэх мэтлэнгээр одоо ингээд өмнө хэрэгжүүлж ирсэн одоо энэ ажлуудаа эрчимжүүлэх хийх одоо ийм шаардлага нэгдүгürt нийгэмд үүсэж байна. Хоёрдугаарт бол одоо ерөнхий сайд бас ийм санал тавьж байхаар одоо би санал тавьсан учраас одоо энэ саналыг одоо би хүлээж авнаа. Тэгээ энэ салбартаа очноо. Энэ салбарт үүссэн ажлуудыг одоо ингээ алхам алхмаар шийдээд явнаа гэж харж байна. Сайдаар хүн амын хүн ажиллаж байгаа. Одоо бас боловсролын ам хүн амынхын дүүргчлээ гэдэг шүүмжил явж байгаа. Эдгээр хүмүүстэй та яг бодсон хэд нийлж ажиллах вэ? Эсвэл өөрийнхөө багаа бүрдүүлээд ажиллах вэ? Одоо бөөмөд би одоо юу ч болсон эхлээд томжигдох гэх. Тэгээ ажиллаа авах. Үнэхээр одоо хүн намаар дүүрсэн байна уу, дүүрэг байна уу би одоо хэлж мэдэхгүй. Би тэгтээ нэг зүйлийг хэлж байгаа. Би аль ч намтай, аль ч улс төрчтэй, аль ч одоо төрийн албан хаагч нартай Монгол улсын хүүхдийн 3.5 сая иргэдийн хувь заяаны төлөө би чөтгөртэй ч нийлж ажиллах бэлэн. Хоёрдугаар Монгол Ардын нам ингээ өмнөх сайдуудаа эргүүлж томилуулаад байгаа нэг талаараа боловсон хүчний хомсдолд орчихоо гэж бодож байна. Эсвэл таныг сайн ажилласан гэдээ эргүүлээд ингэж томилж байгаа юм болоо. За мэдээж энэ ерөнхий сайд за намын удирдах зөв шийдвэр гаргахтаа энэ олон нийтийн судалгаа хардаг болов гэж би бодоод байна шүү дээ тийм. Судалгаан дээр үндэслэж энэ шийдвэрүүдийг гарч байгаа болов. Түүнээс цөөхөн хэдэн хүмүүс одоо ингээ байн гүрэл сайд болдог гэсэн нэг ийм шүүмжил байх шиг шүү дээ. Би дуртаадаа сайд болж байгаа биш. Наад дээрээс энэ сандал ширээ дахиж одоо сайдын алуу малуу гэдэг юм бол нэг тийм одоо миний амьдралын хувьд бол нэг тийм чухал зүйл биш. Тийм ээ. Одоо яг үнэхээр энэ боловсрол дээр асуудал үүссэн байна уу? Үүссэн байгаа та санал нэг байгаас. Тэ. Одоо үүссэн байна шүү дээ. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдэх шийдэл бид нар хэрэгтэй. Тэрнээс дүлгнээд одоо ингээд тойрчгүйгээд ингээд зүхтаад тэгээд нэг бурууга бослуулж ихэд ингээд нэг тулга тойрсон яриагаар бид нар хийж болохгүй шүү дээ. Энэ чинь төрийн нийт одоо Монгол улс 240 мянган төрийн албан хаагч нартай 240 мянган төрийн албан хаагч нар чинь 93 мянган багш ажилтнууд яг зөвхөн боловсролын салбарт буюу нийт төрийн албан хаагчдын 40% нь энэ салбарт байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ засгийн зандан шатрын засгийн газрын дэвшүүлсэн нөгөө хүний хөгжил бол манай засгийн газрын хамгийн том мега төсөл байна гэж зандан шатрын эндээс зарласан биз дээ. Тэгэхээр хүний хөгжлийн хамгийн том мега төсөл би боловсрол гэж харж байгаа. Тиймээс энэ боловсролын салбарт байгаа нийт одоо төрийн албан хаагчдын 40% энэ одоо энэ цалин хөлс нийгмийн баталгааны асуудал дээр шинжилэл хийж чадах юм бол бид нар цаашдаа төрийн бүх албанд одоо энэ цалин хөлс нийгмийн баталгааны асуудал дээр одоо шинжилэлж хамгийн чадвартай нь хамгийн одоо мэдлэгтэй туршлагатай нь одоо агц дэвштэй авдаг тэрээр нь цалин мөнгө авдаг нэг юм шудраг тогтолцоог хүн хүсэж байгаа шүү дээ. Тэгээд энэ тогтолцоог би хийчих болов гэж бодож шүү дээ. Ягаад бол гэр бүл хөдөлмөрийн хамгааллын сайдаар ажилладаг. Тэгээд одоо хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд бол ингээд энэ манай ихтэй сургууль мэргэжлийн боловсрол чинь бас үнэхээр бидний бэлдээд байгаа тэр хүүхдүүд чинь бас энэ зах зээл дээр ингээд гараад ажилладаг дипломгүй бахан ажилтнуудын нэг өргөтгөөд байгаа. Энэ тогтолцоо би чинь боловсролын сайдын нүдээр хараад байсан болохоос хөдөлмөрийн сайдын нүдээр ерөөс хараагүй юм байна.
Тийм учраас би хөдөлмөрийн сайдаар одоо жил гаруй ажилласны хувьд бол одоо яг хөдөлмөрийн зах зээл дээр үүсэж байгаа энэ тийм ээ ажилгүйдэл тийм ээ одоо энэ хүний нөөцийн одоо хомсдлын асуудал зөвхөн Монгол хүний залуучуудын сонголт солонгос байж болохгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бүх асуудлыг бол эргээд боловсрол хөдөлмөрийн зах зээлийн одоо бодлогын уялдааг бол хангаж ажиллах юм зайлшгүй шаардлага байгаа юм байна. Энэ үднээсээ одоо ерөнхий сайд надад ийм санал тавьсан болов уу гэж бодож байна. Таны сайд бол төсвөө дутуу батлуулсан амтлыг зөвшөөрсөн. Тэгэхээр яг энэ төсөв дээр бас асуудал үүсэх болов уу? Цалингийн үйл ажиллагаа хийх явуулахад яах вэ? Би түрүүнд тайлбар хэлчихлээ. Тэгээ одоо ямар ч байсан одоо төсвийн тодтголыг одоо би хэлж болохгүй. Тийм боловсролын сангийн сайд одоо ямар ч байсан би ажиллаа аваад ингээд засгийн газартаа бүх асуудлуудаа танилцуулаад улсын хурлаатай ажлаа танилцуулаад ингээд явна л гэж байна. Зээлийн сангийн асуудал таны үед бас овоо эрчимтэй явжсан. Одоо бол энэ зээлийн сан зээл өгөхгүй ч мөнгө байхгүй байна. За хөдлөлт үүсэхгүй байна. Иргэн төлөлт хангалтгүй байна гэдэг ийм асуудал ярьж байгаа. Одоо бол хаврын одоо төгсөлт ойртож байна. Тэгээ хүүхдүүд энэ зээлийн сангийн одоо хамрагдах хүсэл их байна. Тэгэхээр ярьжсэн зарчмын дагуу хүсэлтээ өгөөд хүүхдүүд за би ингээд тэхүү би ажиллаа авчаад тэгээд 7 хоногийн дараа нь хэвлэлийн багварал хийгээд тэгээд яг энэ бүх боловсролын салбарт үүссэн байгаа энэ бүх асуудлуудаар өөрийнхөө шийдлийг танилцуулъя тэхүү. Таны үед хэдэн төгрөг бүрэлдэхүүн байдаг вэ? Нийт чинь одоо жил бүхэн бол энэ чинь нэг 130-аас 150 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг сан шүү дээ. Тэгээд яг ямар ч байсан би төлөлт эхлүүлээд нэг 25 тэрбум төгрөгийн төлөлтүүд эргэн төлөлтүүдийг хийсэн. Тэрнээс хойш одоо яг юу болсон энэ 2 жилд яг юу болоод өнгөрч байгаа гэдгийг бас би сайн хэлж мэдэхгүй байна. Таны хувьд 2 дахь удаага боловсролын сайдаар томилогдож байна. Яг таны тойрогт галлагаатай дунд сургууль байсан. Тэр байтугай одоо юу гэдгийг дулааны алдагдaltaй стандарт шаардлагыг одоо төрчөөд барьсан байдлууд нь одоо хаана судалтай ч гэдэг хүүтэн байдаг тийм. Тэгэхээр яг энэ асуудлыг нэг дэш шийдэх. Гэхдээ шийдсэн асуудал шүү дээ наадах чинь. Яг л би чинь улсын хурлын гишүүн зөвхөн боловсролын сайдаар биш улсын хурлын гишүүнээр ажиллаж байхдаа одоо Даваасрын гишүүн, Мөнхбаатар гишүүн бид гурав чинь энэ цагаан нуурын сургууль, Эренчин төмбийн сургууль, Улаавуулын сургууль гурав дээр чинь төсвийн тавьсан байхгүй. Тэгээ ямар ч байсан Улаавуулын сургууль бол хэрүүлтэй уралтай би боловсролын сайд байж байхдаа дуусгасан. Улаавуулын сургууль, Эренчин төмбийн сургууль өнөөдөр ягаад одоо асуудал үүссэн бэ гэхээр одоо нэг тендер нь орон нутагт нь шилжүүлсэн. Тэгээд орон нутаг нь одоо тендер зарлаад компанид өгөөд тэгээд барьж дуусаагүй сургуулийг улсын комиссд авсан шүү дээ. Улаавуул, Эренчин төмб хоёр. Цагаан нуурын сургууль дээр бол одоо би Монгол Улсын ерөнхийлөгчтэй боловсролын сайд байхдаа очиж тэр сумын сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдээд 3 удаа улсын төсөв дээр мөнгө тавигдаад тэгээд тендерт нь компани ороогүй. Яг бол тэр нөгөө одоо цэвдэгтэй байсан юм байна л да. Тэгээд зураг төслүүдийн одоо шийдэж байгаа. Тэгээд эн чинь Азийн хөгжлийн банкаар шийдэх энэ жагсаалтанд улсын хурлын гишүүдэл оруулсан шүү дээ. Одоо ингээд нэг сайд очиод 24 цагийн дотор одоо Монгол улсад байгаа ганцхан 100 галгаатай сургуулийг шийдчих гэж байхгүй шүү дээ. Багш орчны сайд байсан Батболтын сайдын хувьд одоо ингэ шийдэгдэхгүй байна. Тэгэхээр би одоо шийднэ гэж амлалт. За яг тий одоо тэгээ цөмөрөө нэг жаахан баг ярьж ихээцгай төхөө. Насны хүүхдүүдэд цахим сүлжээг хориглох хуулийн төсөлтөөр та бас цааш явуулах. Гэхдээ би нөгөө гэр бүл хөдөлмөрийн хамгааллын сайд байхад нэг хүүхд хамгааллын асуудал чинь бас энэ манай хуучин ямтай холбоотой асуудал шүү дээ одоо тий. Тийм учраас бол энэ боловсролын сайдын Наранбаяртай бас яг энэ хуулийг хамтарч өргөн барья гэдэг энэ хуулийн төслүүдийг бэлдэжсэн. Одоо ер нь бэлэн болж байгаа гэж бодож байна. Энэ Наранбаяр сайд тийм юу өгсөн байлаа ярьцлага. Тэгээ одоо би боловсролын сайдаар одоо ингээд маргааш улсын хурлаар одоо ерөнхий сайд маань танилцуулаад ингээд дэмжлэг авсан тохиолдолд одоо энэ хуулийг хамгийн түрүүнд өргөн барих хууль бол би энэ л гэж бодож шүү дээ. Цагаан нуурын сургуулийн тодорхойлох сайдаа төсвийн нэмэхгүй одоо ингээд орохгүй байна гэдэг чинь нөгөө хотын дараа төсвийн нэмэн. Тэгээ одоо энэ жил ямар ч байсан цагаан нуурын бид нар чинь одоо би санаж байхад нэг 320 хүүхдийн сургуулийг нэг 4 тэрбумаар би бас буруу санаж байна. 4 тэрбумаар тавиад компани орохгүй байсан. Одоо дахиж зургийг хийгээд барилгын хөгжлийн төвөөр магадлуулаад тэгээд энэ асуудлыг шийднэ. Одоо тэгээд заавалчгүй нэг цөмөр сөрөг өнцнөөс харахаа болио л да. Одоо ингээд энэ аймагаас сонгогдсон гишүүнүүд нь сэтгэлгүйдээ тэр хүүхдүүдийн галгаатай сургууль байгаад байхгүй шүү дээ. Өнөөдөр бол цэцэрлэгийн асуудлыг ягаад 20-30 жил шийдээгүй. Суглаад намар бүхэн сугалдаг байсан биз дээ. Үнэн биз дээ. Тэг нэг намар шийдсэн шүү дээ нэг. Тэ? Оюутны засгийн газар нэг намар шийдсэн. Яг тэрнтэй адилханаар одоо ингээд энэ сургуулиудын нийслэлд байгаа сургуулиуд за хөдөө орон нутагт байгаа одоо за нэг галгаатай нэг сургууль байгаа үнэн. Энэ асуудлыг бол ингээд би бүрэн шийдчих юм боломж нь байгаа л гэж. Одоо энэ Азийн хөгжлийн банкны энэ жил чинь одоо улсын хурлаар орж батлагдах хэвээр нийт 160 орчим сая доллар буюу 500 гаруй тэрбум төгрөгөөр яг энэ галаалтцсан байгаа
одоо энэ сургуулиуд дээр энэ асуудлуудыг шийдэх юм байна гэж би харж байгаа. Үдэнгийн одоо хүчирхийллийн 70% нь одоо сургуулийн орчинд үйлдэгдэж байна гэсэн юм харамсалтай тооцоолол байна. Энэ нь бүр яг зохион байгуулалтаа эрсдэл байдлаар үйлдэгдэх юм гэмтэргийн шинжтэй байна гэж одоо шүтгэрийн сонсголт дээр яригдлаа. Тэгэхээр энэ асуудыг халахын тулд дон сургууль дээр ямар одоо нийгмийн асуудыг шийдэх те ямар одоо соён гэрүүл ажил хийх ёстой гэж харж байна. Ер нь яг чухал алхам нь юу вэ? Ер нь би боловсролын сайд байхдаа энэ үдэнгийн дэрлэгтээ анх шүгэл үлдээсэн хүн би юм байна шүү дээ. Тэгээ энэ үдэнгийн дэрлэгт байна гэж. Энэ бол ингээд дал тахал байна гэж. Тахал гэж зарласан шүү дээ. Манай ард түмэн чинь ингээд сэрдгүүн байлаа шүү дээ. Тахал гэж зарлаад сэрдгүүн байлаа. Тэгээ заавал одоо ингээд нэг хичнээн хүүхдүүдийн хов зээгаар тоглож ээж те. Ингээд энэ аимшигтай эргүүд болохоор л ингээд нэг юм анхаарлаа хандуулдаг. Энэ үдэнгийн дэрлэлт гэдэг бол 3 өдрийн сошиалын сэдв болоод битгий зогсчихосоо гэж бодож байна. Өдөр бүхэн одоо монгол хүн бүрийн одоо ингээд ийм сонор сэрэмжинд байх хэвээр ийм сэдв. Тэгээд би боловсролын сайд байхдаа одоо сургуулийн сэтгэл зүйчүүдийн асуудлуудыг анх өндөж одоо өнөөдөр төрийн өмчийн 700-аар сургууль дээр 500 орчим сэтгэл зүйчнэр ажиллаж байна. Ямар ч байсан сэтгэл зүйчтэй болчихлоо. За гэр бүл хөдөлмөрийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа энэ хүүхд хамгааллын хууль хэрэгжтэй хангаж одоо улсын хэмжээнд 700 гаруй нийгмийн ажилтнуудын одоо асуудлуудыг шийдсэн. Тийм учраас одоо яг энэ хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, боловсролын яам бол яг хос мөршөгийг уйлдаж ажиллах хэрэгтэй. Эрүүл мэндийн яам 3. Ингэжээж хууль зүйн яам 4. Тийм ээ ингэжээж одоо бид нар энэ үүсэж байгаа энэ асуудлыг шийдэх. Тэрнээс биш одоо аль ч улс оронд байдаг л зүйлстэйгээд ингээд яриа суугаад байж болохгүй шүү дээ. Угаасаа бид нар нөгөө би одоо цогц бодлогоо өөрөө хэрэгжүүлээд хуулиа батлуулсан. Тэгээ хуулиа би хэрэгжүүлээд эхэлжсэн 3.8 жил болж ирсэн. Тэгээд энэ их олон сайхан өөрчлөлтүүд гарч ирсэн. Тэгээд энэ хууль маань одоо сүүлийн 2 жилд арай жаахан яачих шиг бодлоо. Саарчих шиг бодлоо. Тэгээд хууль бэлэн, санхүүжилт бэлэн. Тэгээ одоо шийдэл бэлэн. Тэгээд одоо ажиллаа хийлээ гэж бодож шүү дээ. Хүнийг бэлтгэх энэ асуудал таны одоо боловсруулсан хэлбэр тусгагдсан юм уу? Бид нар одоо хөтөлбөрийн шинжилэл гэдэг чинь ерөөсөө тэр чинь би түрүүн одоо эсвэл хурдан яриад ойлгуулж чадахгүй байна уу? Монгол хүүхдэд одоо 3 тамир хэрэгтэй байна. Нэгдүгээрт оюуны тамир хэрэгтэй. Тийм учраас тиймээд математик байгалийн ухааны хичээл бол зайлшгүй хэрэгтэй, тийм ээ. За сэтгэлийн тамир үеийн сэтгэл зүрхний боловсролын одоо хичээлүүд бас дунд сургуульд орох ёстой, тийм ээ. За мэдээж биеийн тамир эрүүл мэнд саруул ухаан орчны гэдэг. Яг энэ хөтөлбөрийн шинжилж байгаа нь би хэлдэг шүү дээ. Нэгээс 9-р ангид энэ жил орсон байх хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ. Одоо энэ намар ингээд нэгээс 9-р ангид орсон байх хэрэгтэй юмыг зөвхөн сая цэцэрлэг дээр л одоо хэрэгжүүлэх ийм л маш их цаг алдсан одоо юу боллоо шүү дээ. Тэгээд ер нь бол ингээд энэ улс төрийн намууд одоо очихороо босод өөрийнхөө өмнө хийжсэн энэ сайдын одоо өмнө засгийн газараа батлуулсан энэ хөтөлбөрүүдийн нэрийг өөрчлөөд өнгө зүсийн ингээд өөрсдөө нэг юм одоо юу яах гээд нэр шошго зүүх гээд нэг юм жижигхэн явцуу ярих ашигаас бол би болиулах хэрэгтэй гэж бодож шүү дээ. Би Наранбаярын эхлүүлсэн Наранбаярыг би бас юу ч хийгээгүй ч хэлэхгүй. Наранбаярын одоо энэ хийх гээд оролдож байгаа энэ аюулгүй одоо сүлжээгээд одоо сая танилцуулж байгаа шиг байлаа. Би бол их л тийм зөв бас юм концепц гаргаж ирж байгаа мэн гэж ойлгосон тийм ээ. Их мэдлэнгээр ингээд Наранбаярын одоо би бүх юмыг бас харлуулмааргүй байна. Тэгээд эхлүүлсэн сайн ажлуудыг би одоо яана. Миний эхлүүлсэн сайн ажлыг яг одоо сааруулсан ажлуудыг би хамгийн түрүүнд одоо эрчимжүүлэн л гэж ажиллаж байна.